За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн баярын дугаарыг маань очин био ангаах судлаач, лабораторийн эмч мэрэгжилтэй мөн Fito Food турах клубыг үүсгэн байгуулагч Тэгш Жаргал гэдэг мундаг бүсгүй оролцож байна. За тэгшээ маань маш сонирхолтой жортой ирсэн. За тэгээд жороо танилцуулах уу? За өнөөдөр та бүхэндээ ямар ч нүүрс үсгүй ерөнхийдөө бол кето дэглэм барьж байгаа хүмүүс идэхэд тохиромжтой нутелла болон coconut spread буюу одоо коксны тийм амтад нутелла гэсэн үг те бараг л тийм хоёр бүтээгдэхүүнийг зааж үзүүлээ гэж бодлоо. Тэгээ бас фитнесээр хичээлж байгаа ер нь бол нүүрсээ хасж байгаа хүмүүс идэхэд тохиромжтой. Тэгтээ их амттай. Бүх материалууд нь дандаа органик тийм материалууд орж байгаа. За манай пэйжид хүсэлтэй ирсэн жоруудаас одоо тэгшээгийн маань жор маш сонирхолтой санагдсан. За би ч одоо хаяа ингээд өөрөө шоколаданд их дуртай. Тэгээд хүүхдүүдээс хаяа ингээд нутел хүүхдүүд маань дуртай учраас нутелла хаяа авч өгдөг л дөө. Гэхдээ ерөөсөө тэр орц эдрийг нь ерөөсөө тэгж нэг чухалжилж харж байгаагүй. Тэгээд чиний ирүүлсэн жорыг харсан чинь үнэхээр бас хүмүүст хэрэгтэй сонирхолтой байх болоо гэж бодож одоо урьсан маань хамгийн зөв болжээ гэж бодож байна. За тэгээд танилцуулъя хоёлаа тий. За тэгээ. За эхлээд нутеллагаа хийж эхлэх үү? За тэгээ. За дэлгүүрийн болол нутелланууд ч айгүй сахар агуулдаг. За тэгээд ер нь баг яг хазалнат самар нь бол баг 20% нь л байдаг. Бусдад нь дандаа палм ойл буюу одоо бараг л ургамлын нас шүү дээ. Тэгээд маш их хэмжээний эзэн чихэр ордог тий. Тэгэхээр би бол өөрөө их чихэрлэг мэдэх төртэй хүн тэгээд турмаар байдаг. Яг яаж зохион байгуулах вэ гэж бодож байгаа энэ жорыг олсон байхгүй. Тэгээ бас тань руу хүсэлт явуулж үзсэн. Одоо намайг урьж оролцуулж байгаад баярлалаа. За хоёулаа нутеллагаа гэж эхлэх үү? За тэгээ. За эхлээд хоёуланд нь самар эрэхтэй. За нутелланд бол яг энэ хазалнат самар гэдээ ордог. За энэ бол дэлгүүрүүдэд байгаа бах те. За их жоохны хийж үзүүлэх байгаа болохоор 100 грамыг авчээ. Яг хэмжээд ингээд хийгээд тавьсан байгаа. Тэгэхээр энийгээ эхлээд яах вэ гэхээр блендер гэхээсээ илүүтэйгээр бас яг нөгөө мах буталдаг эсвэл кофений үр буталдаг яг тийм том утгатай бутлагчаар хийвэл илүү зүгээр байх. Самраа хийгээд ерөнхийдөө бол одоо самрынхын тос маань өөрөө гараад зөөлөн тийм крем хэлбэрт шилжилтэн миксерт гэсэн. Самраа миксерт гэхэд бол бас миксернийхэн хутганы хэмжээ, самрны хэмжээнээс шалтгаалаад хугацаанд жоох өөр байж болдог болохоор ерөнхийдөө бол эхний ээлжинд самраа зүгээр крем хэлбэрт ороод өөрийнх нь самрныхын тос нь ялгараад тийм зуурамтай одоо яг peanut butter гэдэг штэ тэрэн шиг болтол нь миксерт. Тэгэхээр энэ бол нэг яг одоо миний самар 100 г байгаа болохоор ойролцоогоор 3-аас 5 минут миксерт нь гэсэн. За ойролцоогоор 2 минут боллоо. Тэгээ одоо ямархуу басны харъя самрны маань тусаас ялгарч ингээд ялгараад ирсэн мэн тий. За дахиад одоо ойролцоогоор нэг 2 минут миксерт чих юм бол ерөнхийдөө нөгөө кремийн хэлбэртэй одоо тийм зурамтгай болно гэсэн. Миксерт тусмал самарны тосны ялгард юм байна тий. За 4 минут миксертнийхэн дараанаас олол үлдсэн бүх орцуудаа хийнд дээр нэмээд холиод тэгээ дахиад миксерт. За ямар орц орж байгаа гэхлээр мэдээж хэрэг нутелла учраас шоколад орно. Гэхдээ би бол шоколад хийхгүй гэж бодоод какао аваадэрсэн 100% какао ямар ч холцгүй сахаргүй хэрэг хүсэх юм бол шоколад хайлуулад хийж болно. Хэрэг бүр органик гэрүүл кето гэдэг утгаа алдуулахгүй байхыг хүсэх юм бол мэдээж сахаргүй арай нүүрсэс багтай 100% тийм шоколадыг аваад хайлуулад хийж болно. Тэгэх юм бол бас илүү амттай болдог тий. За какаон дээрээс нэмээд коксны тос орж байгаа. Энэ маань болохоор бас нөгөө peanut butter бусад самруудаа бодвол арай жоохон тос багтай байдаг талтай тий хазаал натж. Тийм учраас ерөөхдөө бол жоохон шингэлж өгөх зорилгоор коксны тос хийж байгаа. За тэгээд сахар орлуулагч орж байгаа. За сахар орлуулагч хийхгүй байсан ч болно. Хийхгүй байх юм бол бас илүү бодтой амттай болдог тий. Яг хөө би бол арай амттан дуртай юм учраас элсэн чихэр хэрэглэхгүй хичээж байгаа учраас сахар орлуулагч хий гэж бодсон. Тий. За одоо орцуудаасаа хийн. За эхлээд хэдүүлээ коксны тос ойч. За ер нь бол коксны тос маань нэг цайны халбаар нэг 3 бахад болно тий. Гэхдээ энэ бол нэлээд том хоолны халбар байгаа учраас би бол энэгээр ингээд нэг хийчихэд. За.
За кокосны тос маань өөрөө хурдан хайлдаг шинж чанартай учраас ингээд хийгээд миксердж явах явцад бол өөрөө хайлчна. Тэгээд бийжүүлээд ирнэ тий. За сахар орлуулагч маань бас жоохон чихэрлэг амт муутай байдаг учраас за ер нь бол ойролцоогоор нэг 100 г самбарн дээр 3 халбаг юм уу 4 халбаг багт болно. За бид хоёртойгоо том халбаг бол 3 бахад болно тий. Тий. Илсэн чихэр биш учраас нэлээд жоохон сул амттай байх гэдэг. Тий. За хамгийн сүүлийнх нь орц болохоор какао. За энэ бол ямар ч холцгүй гашуун 100% какао байгаа тий. Манай кето дэглэм барьдаг бүсгүүчүүд бол мэдэх баха. За энэ нэлээд хийх гэдэг. За энэ какаоноос бол бас л нэг 3 халбаг байхад болно. Гэхдээ халбаг маань жоохон том байгаа учраас хоёлоо бас л 2 халбаг авчий тий. Дундаж хоолны дундаж халбаг байдаг штэ. Энийг бол арай жижиг хэмжээтэй. Тэргээр бол 3 байхад болно гэсэн. Гэхдээ та хэд маань өөрсдөө яг ямар хэмжээтэй нутелла бэлтгэж байгаагаас шалтгаалаад энийг бол өөрийнхөө дураар өөрчлөлт багасгаж болно гэсэн тий. Гол одоо орчин нь бол хазалнут самарны хэмжээнээс шалтгаалж байгаа гэсэн. Миний хазалнут самар бол 100 г учраас нэг 2 3 халбаг орцоодоо нэмээд хийж ин гэсэн. Самар маань 200 болох юм бол энэ нь 2 дахин үржигдээд 300 болол үржигдээд явна л гэсэн тийм. За одоо дахиад миксерт бүгдээринг халаад. За одоо миксерт ихтэй нэлээд удаан миксерт 5-9 минут гэж байгаа. За тэгээд нэг 5 минут болоод энэ маань өөрөө барьцалтаад креми хэлбэртэй болоод ирэх юм бол болж болно. Хэрвээ тийм болохгүй бол ерөнхийдөө бол нэг 9 минут хүртэл нэлээд удаан миксертэй байх шүү. Бид нар ч одоо ингээл бүгд л ингээл жингээ барих чинь ингээд амттан шимтнээ хасаал ингэдэг штэ тий. Гэтэл ингээд амттангаа идээд бас жингээ нэмэхгүй байж болж штэ бүсгүүчүүдээ. За тэгшээ маань бас 2 жортой ирсэн штэ тий. Нөгөө жор маань юу вэ? За нөгөө жор нэг сонирхолтой тэрний юу вэ гэхээр монголчууд бас мэддэг бах дэлгүүрт болоод одоо ингээд нутелланы хажуутал тийм цагаан крем байж идэг штэ. Coconut spread гэж бичсэн тийм. Давхарлагдсан тийм. Тэр болохоор кокосны альманд самарнаас гаргаж авсан түрхлэг гэсэн үг юм уу? Альманд самар орж байгаа. За мэдээж кокосны үүрмэг гэх үү те. За coconut flakes гэж байдаг тийм ээ. За энэс бол нэг ойролцоогоор 100 г юм уу? За тэгээ өөрөөсөө бас жоохон нэмээдсэл жоохон хасаад өөрчилж болно тийм ээ. За ойролцоогоор бол нэг 80-100 г байхад болно. За тэгээд нөгөө нэг эритрол буюу сахар орлуулагч хий. За тэгээд мэдээж кокосны тос орж байгаа тий. Альманд самарч өөрөө нөгөө нэг peanut butter-ыг бодвол арай тослог багтаа учраас бас кокосны тос хийж жоохон зөөлрүүлэх хэрэгтэй болж таардаг. За энийга өмнөдөө адилхан дахиад зөөлөн кремийн хэлбэрт олтол миксерт. За үзье. Тийм байна. Ер нь бол нөгөө альманд угаасаа жоохон тос багтаа учраас тийм иймэрхүү байгаад идэг. За энэ дээрээ шууд coconut oil хийгээд миксердэж бас болно. Тийм. За coconut oil хэр хэмжээтэй орох вэ? Хоёулаа самбарныхын хэмжээг нэмчихсэн учраас coconut oil бас жоохон нэмэн гэсэн. Уг нь бол 100 г альманд хийсэн бол 100 г альмандн дээр 2 халбаг coconut oil байхад болдог. Тэгтээ хоёулаасаа 200 г альманд хийсэн учраас 4 халбаг хийнэ гэсэн тийм. За coconut oil-наас ингээд 3 халбаг хагсаа хийчлээ. Яг тэр манай халбагс жоохон том байна. Тэгээд нэлээд 4 халбагтаад давхагтаад байгаа учраас 3 халбаг жоохон гарантаа хийчлээ. Тийм. За coconut oil-ыг манайхан хүнсэндээ нэх өргөн дэлгэрээр хэрэгэлдэггүй шүү дээ. Ер нь бол тэгээд тэгшээгийн хувьд бас одоо энэс гадна одоо өөр ямар одоо хоолнд
одоо ямар зүйлд одоо энэ coconut oil-ыг хэрэглэж байна? Би бол ерөнхийдөө хүнсэндээ тэгээд заримдаа кофе дотроо хийж явах шүү дээ. Өө тийм үү? Тийм их гоё амттай гоё өнөртэй алхдаг. Хүмүүс ч нөө шар тастай кофе гэдэг уудаг шүү дээ. Тэрнтэй бол ялгаа байхгүй. Хоёулаа л сайн чанарын тасвал бол хоёулангийн хэрэгжилж болтгоо л гэсэн үг тийм. За хоёрдугаар орчин нь бол coconut flakes буюу одоо кокосны нунтаг тийм ээ өөрмөг байна тий. За энээсээ нэг 80 грамыг хийн гэж хоёлоо тооцоолж исэн боловч хоёлоо самраа 200-аар авсан учраас түрүүний ярьжсэнээс арай илүү буюу 150-160 грамм гэж. За ерөөсөө амархан самраа бутлаад л тэгэл үлдсэн порцоодоо дээр нь хийгээд дахиад миксэртж байгаа гэсэн үг тий. За энэ маань нөгөө нэг түрүүний эритрол буюу тий сахар орлуулагч тий. За энээсээ 4-5 алба хийчтэй 2 дахин үржүүлээд байгаа даа шүү дээ. За уг нь бол 100 г альмонд хэрвээ нухсан бол 100 г дээрээ нэг 3 халбаа хийхэд болно. Хинилон бахлаараа өөрөө кокосны тос coconut одоо энэ flex маань өөрөө жоохон хурц амттай учраас жоохон сахар нэгтгэр онцгүй болох гэдэг юм шиг надад санагдсан. Тийм учраас за хоёлаа 5 албаа хийчих. Тийм. За хэрвээ гэртээ зүгээр элсэн чихрээс бусад бүх орцуудын органик байлгаад зүгээр элсэн чихрээ хийдгээрээ хийя хүүхдүүдтэй өгөө гэсэн одоо тийм бас дэглэн барьдгүй ээжүүд байж магадгүй те. Хэрвээ тэгэх юм бол бас одоо элсэн чихрээ жоохон амсаж үзэж байгаа хийхгүй бол нялон байдаг. Энэ элсэн чихрээ орлуулагч маань өөрөө жоохон амт мот очроос би бас жоохон хийгээд байгаа. За ингээд бүгднгийн 5-аас тийм 9 минут. За одоо нөгөөх маань нэг шингэн хэлбэрлээ бас тийм орчсон тий. Арай жоохон бүхэлтэй байна тий. Хэрвээ альмонд жоохон халсаг болсон бол бас 5 хоног болох байж тий. За амсаж үзэх байлаа. За тэгээ. За ингээд нэг хийцэн байхад бол ерөнхийдөө манай хөрөгчөнд нэлээд уддаг шүү. Гол нь шилэн дотор хийж тавих хэрэгтэй юм шиг байгаа. Айгу гоё юм байна. Тийм ээ. Энэ яг нөгөө нэг баунти чихэр шиг амтж шүү. Тийм, харин тийм тэгдэг. За ингээд хоёр амттан маань бэлэн боллоо. За амттан маань эрүүл, нүүрс ус багтай, тэгсэн мөртлөө маш амттай одоо хүмүүст одоо хэрэгтэй ийм жор байла. За тэгээд тэгшээдээ дахин баярлалаа. За миний хүсэлтийг хүлээж аваад энэ удаагийнхан дугаарт оролцсонд маш их баярлалаа. За тэгээд энэ бол кето дэглэм ярьж байгаа хүмүүст бас нэлээд хэрэгтэй жор болох байх гэж би найдаж байна. Тийм байна тий. Тийм. За баярлалаа. Дахин баярлалаа. Чамд бас баярлалаа. За мөн одоо бусад хүсэлтэд илгээсэн бүсгүүчүүдтэй маш их баярлалаа. Одоо хизээч хүсэлтэд манай пэйжид илгээж болно шүү. Манай өв таалга одоо танд нээлттэй. За тэгээд одоо удахгүй болох гэж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. За тэгээд бүгдээрээ сайхан баярлалаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За тэгшээдээ бас дахин баярлалаа. За тэгээд урьдчилан маань таасан баярлалаа. Тэгээд маш их баярлалаа. Сайхан баярлалаа. Тэгээд улаан дээрээ хатдаг юм уу гэж хэлдэг яа. Ямар хүн баярлалаа.